Хай, сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бүгдээрээ бидний гаднах үзмж хэр чухал вэ? Хөөрхөн байхын давуу тал гэж байдгүй. Өөртөө итгэх итгэл, энэ өөртөө итгэлийг бий болгоход гаднах төрх хэр их нөлөөлдөг вэ гэд эдгээр бүхий л зүйлийн талаар ярилцгаая. Дээрэс нь бас бүгдээрээ хэрхэн энэ хүссэн гадаад төрхтэй өөрийнхөө хүссэн байдлаа бий болгох вэ гэдэг талаар ч гэсэн ярилцах байгаа. Би хэдхэн өдрийн өмнө лаптопоо санамсаргүй оролдож байгаад өөрийнхөө 5 жилийн өмнөх зургуудаа харсан байхгүй юу. Тэгээд одоогийн байгаа аминаа 5 жилийн өмнөх аминааг харьцуулаад харсан чинь би өөрийгөө ямар их өөрчлөгдсөнөө олж харсан. 5 жилийн өмнөх өөртөө итгэлгүй аминаа, одоогийн байгаа өөртөө итгэлтэй аминаа, энэ хоёр хүний дунд асар их ялгаа байсан бөгөөд энэ 5 жилийн хугацаанд би өөрийгөө үнэхээр их өөрчилж чадсан байлээ. Яг өөрийгөө өөрчилж чадсан гэдгээ мэдэж байсан ч гэсэн ийм их өөрчлөлтийг гаргасан гэдгээ ерөөсөө мэдээгүй. Тэгэд үүнийг дагаад ч гэсэн миний амьдрал дээр зөндөө олон зүйл өөрчлөгдсөн. Мэдээж гаднах төрх чинь ингээд өөрчлөгдөө, шинжлэгдээд арай гоё болох үед өөртөө итгэх итгэл чинь ч гэсэн адилхан дагаад өсөж эхэлдэг учраас very privilege гэж ярьдаг. Одоо гоё хөөрхөн царайтай байхын давуу тал, мэдээж хөөрхөн байхын давуу тал байдаг. Хүмүүсийн хандлага шал өөр байдаг. Чамааг илүү хүндэлж эхэлдэг, чам руу илүү их анхаарлаа хандуулж эхэлдэг. Түүнээс гадна одоо чи өөрийнхөө гаднах төрхөнд арай илүү итгэлтэй байх үедээ зоригтойгоор өөрийгөө илэрхийлж чаддаг, өөрийнхөө хүссэн зүйлийгтээ өөрийгөө хоошоо татахгүйгээр хийх ч юм уу. Би энэ мессежийг одоо чи гоё л байх ёстой, хөөрхөн л байх ёстой гэсэн утгаар нь ерөөсөө хэлээгүй шүү. За яагаад гэвэл миний хувьд яг би зөндөө олон үр дүнгийн амсаад явж байгаа өөрийгөө өөрчилснөөрөө. Гэхдээ би хизээч те өмнөх аминадаа дургу байгаагүй. Миний өмнөх амина тэр хайр татам зөөлөн сэтгэлтэй тэр хөөрхөн бондгор охин өнөөдрийн аминаг бүтээсэн учраас би өмнөх аминадаа ч гэсэн хайртай, одоогийн аминад ч гэсэн хайртай. Гэхдээ энэ гаднах үзмжнээс бүр илүү нэг гоё том зүйлийг нээж олсон зүйл нь юу байсан бэ гэх юм бол яг намайг бий болгосон зүйл нь тэр үйл явц байсан. Яг тийм хөөрхөн болох, гоё эмэгтэй болох те энэ нь чухал байгаагүй бөгөөд энэ 5 жилийн хугацаанд би эрүүл зөв хооллоод өөртөө анхаарад дасгал хөдөлгөөн хийгээд те өөрийнхөө тэр киноны гол дүрийг бичиж байгаа юм шиг би зүгээр л гол дүрээ бичиж байсан. Тэгээ одоо эндээс харахад яг тэр үйл явцууд маань намайг бий болгосон байгаа хгүй юу. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна вэ гэх юм бол та ямар нэгэн зүйлд хүрэх гэж байх юм бол бид нар ихэнх үед яадаг вэ гэхээр эцсийн тэр зорилгодоо л маш их анхаарсан байдаг штэ. Гэхдээ жинхэнэ таныг бүтээдэг зүйл нь юу вэ гэх юм бол өөрийгөө даван туулах, өөрийгөө олж нээх тэр үйл явц гэх юм уу. Одоо би бодож байгаа хгүй юу. Тэгэхэд одоо жилд 365 хоног байдаг штэ. Тэгэхэд би 365 хоногийн 300 хоногт нь дасгал хөдөлгөөн хийцэн байна. Би өдөр болгон 365 өдөр ном уншсан байна. Өөртөө хөрөнгө оруулсан байна гэд те. Ингээд бодохоор тэр ямар их төвчээр вэ? Зүгээр л өөрийнхөө тэр гол дүрийг бүтээсэн өөрөөрөө маш их тийм бахархмаар мэдрэмж төрж байгаа хгүй юу? Энэ нь тэр эцсийн зорилгоос тийм том чухал зүйл байсан. Тэгэж би эдгээр асуудлаараа дамжуулаад өөртөө зөндөө олон зүйлийг нээсэн. Өөрийнхөө карьер, надад байгаа YouTube, миний вебсайт, миний үйлшүүлэгч гэт те. Тэр чигээр нь миний амьдралыг 365 өөрчилж чадсан. Тийм учраас өнөөдөр би танаас нэг асуулт асуумаар байна. Бид нар ихэнх үед яадаг вэ гэх юм бол би өөртөө итгэлгүй байна. Би энийг өөрчлөмөрөө энэ болохгүй байна, тэр болохгүй байна гэж бидний амьдралд зөндөө олон асуудлууд байдаг тийм үү. Гэхдээ таны энэ асуудал гэж бодож байгаа зүйл чинь эсвэл танд байгаа зовлон чинь те таныг 365 өөрчлөх, таны амьдралыг 365 оронгоор нь тэр чигээр нь өөрчлөх боломж байвал яах вэ? Бидний амьдралд янз бүрийн хэцүү асуудал ч юм уу те ямар нэгэн болохгүй зүйл гарч ирнэ штэ. Тэр үед бид нар юу гэж хэлэх ёстой вэ гэх юм. Энэ зүйл надад тохиолдох ёстой бөгөөд энэ сорилт надад байх ёстой. Баярлаа. Энэ сорилтоор, энэ зовлонгоор дамжуулаад би өөрийнхөө илүү
гоё хувилбарыг миний амьдрал бүр илүү гоё болох гэж байна гэсэн тийм сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Таны амьдралд ямар нэгэн асуудал тохиолдож байх юм бол хэн нэгэн таныг тоохгүй те та өөртөө итгэлгүй ч юм уу хэн нэгэн таныг гомдоогоод ямар нэгэн зовлонтой зүйл танд тохиолдож байх юм бол энэ нь магадгүй танд гайхалтай зүйл ирэх гээд энэ зовлон сорилт бүх зүйлсүүд тохиолдоод байгаа гэсэн үг. Яагаад гэвэл ямар нэгэн гайхалтай зүйлийн өмнө хүн төрлөختөн заавал соригддог. Жишээлбэл ерөөсөө бид нар тийм сорилтгүй хэцүү зүйлгүй байлаа гэж бодъё. За нэг энэ жишээг авъя заяа. Хэрвээ та жижигхэн community-гийн дунд та од байлаа гэж бодъё. Гэхдээ та Холливуудад очиод Холливуудын жүжигчдийн дунд ажиллаа гэж бодъё. Дэлхийн жүжигчдийн дунд тийм үү. Тэр дунд та нэг хүмүүс танигдаагүй тэгээд дунд зэргийн л жүжигчин гэж бодъё. Та тэнд маш том сорилтонд орно, дарамтанд орно, стрессэнд орно те. Дандаа тийм дутуу юм шиг мэдрэмж төрнө. Гэхдээ та дэлхийн одуудын дунд ажиллаж ийн гэд боддоо. Мэдээж хэсэг хугацааны дараа та бүр илүү том од болно. Ягаад гэвэл тийм гайхалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байгаа учраас зээч өөртөө итгэл найдвараа алдаж болохгүй. Та өөрийнхөө хүссэн зүйлийг бүтээн, мөрөөдөл, зорилго, гадаа төрөх бий гэ тэ хүссэн бүх зүйлдээ бид нар хүрж болдог. Амьдралд жоохон л хэцүү зүйл тохиолдох үед бид нар итгэл найдвараа алдаад гутраад те ингээл бүх зүйл дуусаа гэж бодох гээд байдаг. Гэхдээ үгүй та яг ингэж бодож байх юм бол бүх зүйл эхэлж гин гэсэн үг. Тийм учраас бүх зүйл болно, бүтэн, ингэн тэгнэ гэсэн тийм сэтгэлгээтэй байх нь маш их чухал. Өөрийнхөө өмнө бууж өгөхгүй байх гэдэг маш чухал. Ялангуяа би сургалтынхаа хүмүүстээр айгүй харж байгаа байхгүй юу? Би сургалтын дээрээ зөндөө олон эмэгтэй хүмүүстэй ажилдаг. Ямар эмэгтэй хүмүүс нь үр дүнгээ аваад өөрийгөө өөрчилдөг вэ гэх юм бол ямар нэгэн зүйлд тууштай яг өөрийнхөө төлөө тэмцдэг сурагчид маань айгүй их үр дүнгээ аваад явдаг. Түүнээс гадна яг иймэрхүү өөрийнхөө төлөө тэмцдэг хүмүүсийг хараад би зүгээр л дэмжихийг хүсдэг, илүү их ажиллахыг хүсдэг, илүү их туслахыг хүсдэг. Тийм учраас хорвоо ертөнц хэрвээ та хүч хөдөлмөрөө тавиад өөрийнхөө төлөө зүтгэл юм бол ийм хүмүүсийг хорвоо ертөнц хизээж гомдоодгүй. Тэгээ над руу бас нэг эмэгтэй хэдэн өдрийн өмнө миний сургалтанд бүртгүүлэх гээд над руу DM бичижсэн байхгүй юу? Тэгээ тэр эмэгтэй болохоор турах гээд бүх аргыг хэрэглэж байгаа. Дээрэс нь янз бүрийн тураадаг эм supplement-ийн тийм нэг хамааралтай болцсон. Тэгээ тэрнгүүгээл бол жингээ хайж чаддггүй. Тэгээ тэрийгэ болчоор улам илүү нэмээд байдаг тийм асуудалтай эмэгтэй. Тэгээ өөрийгөө яг ямар байдалд оруулцдığаа мэдэж байгаа учраас миний сургалтанд орохыг хүсэж байгаа. Тэгээ бид хоёр ингээд чаталж исэн бохгүй юу? Би ингэмээр байгаа, тэгмээр байгаа гээд над руу асуудлуудаа биччихсэн. Тэгээд би мэдээж тэр эмэгтэй туслахыг хүсээд тэгдэм аа ингэдэм уг нь бол зөв хооллоод ингээд тэгээд хоёлаа тасгалаа хийн гээд төлөвлөгөөгөө би ингээд яриад байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр эмэгтэй надаас зөндөө олон зүйл асуугаал байсан. Тэгээ хамгийн сүүлд надад юу гэж хэлсэн бэ гэхээр би бүх аргыг хэрэгжилж үтсээ. Ерөөсөө бүх юм болохгүй байна. Би яахаа мэдэхгүй байна, ингэхгүй байна, тэхгүй байна. Би зүгээр л чадахгүй байна, ингэхгүй байна гэд амар их асуудал хэлээд тэр дундаас нэг үг нь надад маш хүн дээр туссан нь юу байсан бэ гэхээр би яаж ч хичээгээд чадахгүй байна гэсэн тэр үг нь надад маш их хүн дээр тусаад би ахиж тэр эмэгтэй рүү хариу бичээгөө. Яагаад гэвэл би юуг ойлгосон бэ гэх юм бол би ч энэ эмэгтэйд тусалж чадахгүй байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл энэ нь тэр эмэгтэй сэтгэлгээ байсан. Тэр эмэгтэй би яагаад чадахгүй байна гэд бүр итгэцэн бодцсон байгаа хгүй юу? Тийм учраас би ч тусаж чадахгүй. Яг үннийг хэлэхэд намайг хүмүүс бас хүмүүсийг шууд ингээл өөрчилж ийн гэж бодоод идэм шиг байгаа. Үгүй би танд яг яаж ямар зөв аргаар гэдэг тэр зөв арга барилыг зааж өгнө. Гэхдээ яг хийх үйлдэх дагах хүн нь та өөрөө. Яг надад миний хувьд тэр эмэгтэйг зүгээр төлбөрийг аваад сургалтандаа оруулж болох байсан. Гэхдээ надад тэр нь шаардлагагүй. Миний сургалтын зорилго яг үннийг хэлэхэд юу вэ гэх юм бол нэг хэдэн зуун мянган төгрөгийг цуглуулад миний амьдралыг тэр чигээр нь аваад явахгүй. Гэхдээ миний хийхийг хүсэж байгаа зүйл юу вэ гэх юм бол цаашдаа надад хэрэгтэй зүйл нь би үнэхээр эмгтэй хүнийг өөрчлөө тэр өөрчлөгдөхийг харах тэр зүйл надад үнэхээр хэрэгтэй байгаа. Тэлгээ маш их чухал. Хизээж бити итгэл найдвараа алдаарай.
та үнэхээр би өөрийгөө өөрчилж чадна, би ингэж чадна, би хүрнэ, ингэн тэгнэ гэд итгээд түүндээ итгэл найдвартай байх юм бол та яаж хийж байгаад хүрнэ. Миний хувьд ч гэсэн би яг хүрнэ гэж бодоод хүсээд мөрөөдөөд өөрийгөө хүрсэн байгаагаа хараад тэр зүйлдээ хүрч чадсан. Түүнээс ч илүү зүйлд хүрч чадсан. Энэ асуултыг дахиад танаас асууя. Таны сул тал ч юм уу те асуудал гэж бодож байгаа зүйл чинь эсэргээрээ таны амьдралыг оронгоор нь өөрчлөх тийм зүйл байвал яах вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Өнөөдрийн эмчилгээг үзсэн та нартаа үнэхээр их баярлалаа. Хэрвээ та үнэхээр өөр дээрээ ажиллаад өөрийнхөө хамгийн гоё хувилбарыг бүтээгээд надтай хамт ажиллая гэж бодож байх юм бол 2 сард эхлэх хоол зүй, сэтгэл зүй гээд бүх зүйлийг нэгтгэсэн энэ холистик сургалтанд маань заавал суугаарай. За тэгээд дараагийн бичлэгээр дахиад уулзлаа. Түр баяртай.